Сэлэнг аймгийн Мандал сумын эко-мандал залуучуудын клуб болоод тус сумын газар тариалан эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл Мандал сумын хэрэг түнхэл тосхны иргэдийн төлөөллөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Сэлэнг аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсанбүр сумын нутгаар дамнаа орших их тахилгад ноён уулын гацууртын амыг Канадын Синтера Gold компанид ашиглуулах шийдвэр гарвал иргэд олон нийтийн эсэргүүцлээр тулгарна гэдгийг тэд ийхүү илэрхийлж байгаамаа. Манай Мандал сум маань нийт 28 мянган хүн амтай байгаа. Энэ хүн амынхаа дунд бид нэр хандлтын маягаар судалгаа явуулж үзсэн байгаа. Энэ судалгаанд маань үр дүнгээр маань болохоор 83% нь Мандал сумын нийт хүн амын 83% нь энэ ноён уул буюу гацуур төслийг эсэргүүцсэн тийм байр суурийг илэрхийлсэн байгаа. Тэгээд мөн бид нар багуудынхаа иргэдийн нийтийн хурлуудыг хоролдуулж эхлэв байгаа. Хамгийн ихний ээлжинд хэрэг 4-р багийн иргэдийн нийтийн хурлыг хоролдуулаад хэрэг 4-р багийн иргэдийн нийт иргэдийн 100% саналаар иргэдийн нийтийн хурлынхаа тогтоолыг гаргаад ноён уул авахуулахгүй гэдэг тогтоолыг гаргаад ингээд ажиллаж байгаа. Мандал сумын хэрэгцээнд бичлэг ургачтай юу яасан ноёдод албартын газар олгож өгсөн байгаа. Тэр ноёд уулыг ноён уул гэж манай бичлэг ургачд одоо хүртэл ажиллаж байгаа тэр ноёд ууланд ноён ууланд хизээч бичлэг ургачд очтгоо. Тэнд очихгүй. Хизээч тэрэнд очих дээрээ тулааг байгаа манай бичлэг ургачд ер нь ноён ууланд. Тэндээс мод жогтолтгоо. Бараг овоон дээр нь ховорхон гардаг да ер нь. Дошгон айдаг, имээдэг тийм хайрхан байгаа манай ноён хайрхан чинь. Хүнлэнгийн байгууллагын хийсэн судалгаагаар иргэдийн 83-аас 87%, багийн иргэдийн 100% саналаар 50 тонн алт авахын төлөө тахилгад уулаа сүйтгэхийг зөвшөөрөхгүй байна гэж тэдийнхүү мэдгдсэн юм а. Их тодорхой баримтууд байгаа даа надад. Мандал сумын засагдар цэвэлд орж тэр гацууртын ам ноён уулнаас гарсан сугуурээс нь 7 юм амтай юм. Тэрнээс нь 7 булаг урсдгийг тэгээд доошоо нарийн гацууртын гол гээд явдаг голыг бүр байхгүй болгоод тэр буданчийн гол, балжийн гол гэдэг юм ерөөсө ордоос хасчихсан. Тэр 215 захирамж нь одоо надад байгаа. Ингээд энэ нөхрийг авилгатай тэмцэх газар улсын мөрдөн байцаах газарт өгж вэж сая нэг устайгаа зоолгосон ноён уул өөр явдаг. За ингээд 2010 онд Синтера Gold, Borоо Gold-ийн хамтарсан төсөл гэдэг нэг хулгайн төслөөр тэр зам тавих гэж өчнөө их газрыг устгаж тэр Бороогоос ноён уул руу бүр ноён хайрхан уулын дээгүүр нь давуулж зам зассан. Гэхдээ энд хэн үйлчилсэн байггүй энэ тухайн үед эсрэглэгээ ордог байгаа. Энэнийг дэмжсэн хүн нь бол энэ үеийн манай Сэлэнг аймгийн засаг дарга энэ Мандал сумын засаг дарга иргэдийн хурлын дарга нар байгаа. Тэгээд энэ за ямар ч байсан ингээд зүтгүүлээд байсан. Тэгсэн чинь энэ одоо гацууртын шороо ордог гэж нэг юм овоолоостой өнхөн сэргээ тийгээгүй юм байсан. Энийг нэг тэгшлээд одоо ухдаг одоо энэ 50 тонн алтаа авах гэж байгаа газараа тэгшлэлээ. Нэг 4-5 сар л ажилласан. Тэгсэн чинь харааг бол тэр чигээр хачин болоод загасаар хаа нөхөөл тэнд байсан малчтын хүүхдүүдийн биеийн дээгүүр юм гараад хамгийн эхлээд тэр балжид байсан. Дараа нь болох тэр малын гэдэс дотор ногоо ороод ингээд ийм бодиттой юм байсан. Энэ 100 хөргөн навд байгаа. За эднэрийн ингээд ярьж хилээд наан цаана гэж арих гэдэг юм зогсоосон юм аа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа ноён ууланд нийнжээ орсон нутгийн иргэд ноён уулыг ухуулахыг дэмжиж байна гэж мэдээлсэн ташаа гэдгийг тэд онцолсон юм. Учир нь ноёд уул нь ноён уулаас 50 км-ийн зайтай оршдог. Мөн бичил ургаачны холбооны зүгээс ноён ууланд нэгж хуваараа олборлож байгаа хүмүүс байхгүй гэдгийг онцолсон юм а.